биологийн нас таны хас суртын наснаас залуу байж болно. Сайн байцгаана уу? Өнөөдөр ярих сэдв бол уургийн анаболик төсвөрлөлт гэх нэршилтэй шинжлэх ухааны нэрсний ингэж нэрлэдэг. Ийм процесс солилцооны алдагдлал настай хүмүүст бий болдог гэж түрүү ярьсан байгаа. Энэ процессын үед болохоор хүн хичнээн уурга гэдсэн настай хүн хичнээн уурга гэдсэн ч гэсэн булчин гэсүүд нь уурга хүлээж авч боловсруулж өөрийн гэсэн уурга болох энэ үйл ажиллагаа нь алдагдсан байдаг. Тэгээд бас нэлээд их хэмжээтэй уурга гэдэхгүй бол бас уургийн хэрэгцээ бол нэлээд өндөр. Залуу хүнээс бол илүү их хэмжээний уурга бас идэх шаардлагатай болсон байдаг. Тэгээд энэ уургийн настай хүний уургийн алдагдал, уургийн бодис солилцооны алдагдлыг засах, уурга үүсгэх процессыг идэвхжүүлэх хоёр үндсэн арга байж байгаа. Хоёр үндсэн арга нь болохоор нэгдүгээрт бол литиний босго хүч гэж нэрлэгдэж байгаа шинжлэх ухааны нэрс нь болохоор энэ юу гэсэн үг вэ гэхээр 3-5 грамм хэмжээтэй литин гэх уургийг бол нэг удаадаа идэх хэрэгтэй. Энэ 3-5 грамм литин нь болохоор 30 грамм хэмжээтэй цэвэр уурган дотор болсон уурган дотор агуулдаг. Тэгэхээр нэг удаагийн идэх нь бол 30 грамм түүнээс илүү идчих 25-30 грамм түүнээс илүү идэх хэрэгтэй. Ингээд нийтлэг хэмжээний литин бодис литин гэсэн уурга агуулсан хүмүүс идсэний дараагаар юу болдог гэхээр булчингийн эс нь бол эсүүд итгэвч нь ялангуяа тийм дотор байдаг булчингийн барилгын инженер гэж хэлж болохоор уурга байгаа. Энэ ийм уурга гэж байгаа. Ийм уурга нь болохоор энэ литин гэдэг бодис уурга орж ирэнгүүт нөгөө барилгаа барьж ирэхдээ булчингаа бүтээж эхлэх гэсэн даалгавар өгснөөр бол хүний булчингийн эсүүд бол бас итгэвчж уурга хүлээж авах чадвартай болдог. Дараагийн нэг хоёр дахь арга хэмжээ нь болохоор хөдөлгөөн булчингаа бас нэлээд идэвхжүүлж ачаалал өгж булчингаа цочрож өгөх хэрэгтэй гэдэг. Ингийн тулд болоод нэлээд булчингаа ингээд хүчилж ч юм уу ингэх ч юм уу тий одоо нэг хүчний дасгал гэдэг. Тэрнтэй төрсөн дасгалуудыг хийж иж булчингаа цочроож иж булчингаа цочроосноос бас булчингийнх нь үүд хаалга нэгдээд тэрэнд бас нөгөө гаднаас ирсэн уургийг зөөвөрлөдөг бодисууд нь бол хурж ирж сорж авдаг ийм механизмтай байдаг. Тэгээд энэ механизмыг энэ хоёр механизмыг ашиглаад бид нэр уурга алдахгүй байх боломжтой. Тэгээд хамгийн гол нь бол энэ хоёр дасгал хийх ахиухан уурга ялангуяа литин агуулсан уурга гэх ийм хоёр л юу байна л да. Одоо ингээ хоёр арга. Тэгээ энэс хамгийн гол нь болохоор энэ хоёр арга нь болохоор дис таралтай. Эхлээд бол 30 минутаас нэг хоол идэхээс уурга ихтэй литинээр ариун хооллоо идэхээс өмнө 30 минутаас нэг цагийн өмнө бол дасгалыг эхлээд хийнэ. Дасгал хийгээд хүний дасгал цочроод ядраад өлсөд ирэхээр зэрэг нөгөө уурга хүлээж авахд бэлэн болчдөг. Тэгээ бэлэн болсон өвд хаалга нэгдсэн уурга булчингийнх нь эсийн өвд хаалга нэгдсэн багт нь уурга бүхий хоолоо идэх юм бол ингээд би идэгээд хап гэд бүх уургийг бол зайлгээд авчдаг байна л да. Эцсэн хүний идсэн уусан амьсгалсан агаар бүх зүйл бол эсээр л очиж ерөөсөө бүх үйл ажиллагаа явагддаг. Тэгээд эсэд ямар нэгэн бодис дутагдах юм бол хүн үлсэн, эсэд ус шингэн дутагдах юм бол хүн цанган, эсэд болж байгаа процесс бол хүн өөрөө мэдэрдэг байхгүй юу? Тийм чухал ач холбогдолтой. Тэгээд нэгдэж хоёрдугаарт энэ булчингаа хөдөлгөөд дасгал хийхээр зэрэг бас нэг процесс бол идэвхжүүлчихэж байгаа юм бид нар. Яг гэвэл настай хүмүүсийн нэг процесс нь болохоор түрүүн бас ярьсан теломер богиносох процесс гэж байгаа. Энэ нь болохоор жоохон өлсөхөр
бас энэ удаашрт гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр зэрэг бас энэ бас нэг процесс нь болохоор эс өөрийгөө идэх буюу эс өөрийгөө цэвэрлэх процесс нь бас удаашрчдаг гэж байгаа энэ настай хүн. Тэгэхээр зэрэг булчингаа нэлээд ажилуулад хүн ядраад өлсөд ирэхээр зэрэг бас энэ үед бол хүн биеэ цэвэрлж хүний эс бол цэвэрлэгдэнэ. Тэгээд дараа нь бол хоолоо идэх хэрэгтэй. Тэгээ одоо энэ булчингийн эсүүдийг сэргээд цочроож өгөх дасгалыг юуны түрүүнд зааж өгье. Юуны түрүүнд дасгалаа хийх ёстой учраас энэ дараалалаар нь явъя. Тэгээд дараа нь хоолоо хэрхэн идэх тухай уурглаг хүнс ямар хүнс байдаг тухай ярих болно. За дасгалаа сайн харж аваад бас дагаад хийцгээгээрээ. Одоо уургийн анаболик төсвөрлөлт буюу настангууд тохиолддог уург булчин хуурах процессын алдагдлын үед хэрэгтэй дасгалыг зааж өгье. За энэ дасгал нь болохоор хоол идэхээс өмнө хийх ёстой. Тэгээд настангууд маань бас үе мөчний зарим нэгэн асуудалтай байдаг артерийн даралт ихсдэг учраас үе мөчөнд найдварлах ачаал өгөхгүйгээр өвддөг үе мөчнийх нь өвчнийг сэдрүүлэхгүй. Гэхдээ үе мөчөнд нь очих тусаа хангамжаа сайжруулах булчингийн эсийн төгжийг тайлах булчинд тодорхой хэмжээний ачаал өгөх булчингийн эсийг нээж өгөх юм дасгалуудыг цөөхөн хэдэн дасгалуудыг зааж өгье. За нэгдүгээрт нь болохоор цээжний дасгал суугаа хийдэг дасгалууд би дандаа бэлдээ. Яагаад гэвэл одоо ихэнх нь хөлн дээрээ зогсоход бас өвдгөндөө ачаалт өвдөг ямар нэгэн асуудалтай хамгийн түрүүнд өвдөгдөнд асуудал үүсдэгнээс гэсэн хүмүүс ялангуяа манай монголчууд бол өвдөгний асуудалтай байдаг. Надад ч гэсэн бас иймэрхүү асуудал болж явах байгаа баг зэрэгээр. Тийм учраас өвдгөнд нь ачаалт өгөхгүйгээр суугаа хийх дасгалуудыг бэлдлээ. За тэгээд нэгтлээ цээж болон хэвлийн булчин нөлөөлөх дасгалаа хий. За энэ нь болохоор дасгалуудыг бол 5 тоолж чинь. Нэгдүгürt болохоор гараа өргөд нуглана. Энийг болохоор 5 удаа хийнэ. 1 2 3 4 5. За хоёр дахь нь болохоор гараа нугалж гараа тэнээлгээд ингээд гараа тохоо гараа нугална. Их гараа хөндлөн бай. Их гараа ингэж өргөж жагаад 1 2 3 4 5. Дасгалуудын хооронд тодорхой хэмжээгээр амарч хийх хэрэгтэй. Их удаан бүх дасгалуудаа хийх юм бол даралт гэсэн ядарна. Тийм учраас бас тайван хийх хэрэгтэй. Нэг дасгалыг 5 удаа хийх болно. За дараагийн дасгал нь болохоор гараа өргөсөн сунгаж агаад тоошин шахаад хоёр далаа хооронд нийлүүлэх гэж хөдөлгөөн хийн. Энэ нь болохоор бас гарын булчинтуудыг цээжний булчин, нурууны булчинд бол чанга үйлчлэнэ. 1 2 3 4 5. За дараагийн дасгал нь энийг ингээд сүйжлээд бас хийж болно. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Энэ булчинтуудыг энэ хоёрын шар усыг сайн тарааж өгнө. Энэ хүзүү мөрч хилдэг зовиртой хүмүүст бол бас их ач холбогдолтой. За дараагийн дасгал нь болохоор гараа хавтаад хажуу тийшээ ээлжиж байна. 1 2 3 4 5. Нөгөө тал руу 1 2
3 4 5. За одоо амьсгалаа хэвлийн булчин чангадах ганц хоёрхан дасгал зааж өгье. Энэ нэгдүгüүрт болохоор ингээд цэг суугаад өвдгөн дээр гараа тавиад амьсгалаа сайн гаргаад амьсгалаа сайн гаргангуудаа 3-5 секунд амьсгалаа төгжөөж хэвлээ ингээд нуруур угааж шахаад амьсгалаа төгжөөд амьсгалаа аав. Ингээд бол хэвлээ булчин сайн чангалахаас гадна амьсгалын дасгал болно. Уушиг цээж тэлэгдэн уушигны агаарчлалт сайжрын, цусан ангууд сайжрын, хэвлийн эзсний гөрүүлцэх хөдөлгөөн бас сайжрна. За дагаад тэгэрээ. Энийг 2-3 удаа хийхэд болно. Хэрвээ эдгээр дасгалуудыг хийж яхад толгойч нөгдөө, толгой өвдөх, толгой эрэх мэд янз бүрийн шинж тэмдгүүд гарах юм бол төр завсралт нь бүр шинж тэмдэг ажиллахгүй бол хийхгүй байж болно. Даралтныхаа ямиг уусан байх хэрэгтэй. Эдгээр дасгалыг хоолоо идэхээс өмнө дасгалуудаа хийн. Дасгалаа хийснийхаа дараа том богино хугацаанд бол дээрх заасан уурга ихтэй хоолнуудаа идэх хэрэгтэй байгаа. За одоо хөлний хэдэн дараагийн хэвлийн булчин дасгал мөн чамруулах хэдэн дасгал зааж өгье. Нэг ганцхан дасгал хийлээ болно. Энэ болохоор ингээ өвдгөө дээш нь түлхэхэд гараараа болохоор эсвгүүцэл өгнө. Ингээ 5 секунд 1 2 3 4 5. Нөгөө талдаа 1 2 3 4 5. 1 2 3 4 5. 1 2 3 4 5. Нэг тасгал нь хөлийнхөө өсгийг өргөж өгнө. Хөлийнхөө үлмийг өргөж өгнө. 1 2 3 4 5. Хоёр дахь нь хөлөө үлмийг өсгийн дээр үлмийг тэнэлгэж өгнө. 1 2 3 4 5. За дараагийн дасгал нь хөлөө нэгээр нь урагш нь өргөж өгнө. 1 2 3 4 5. 1 2 3 4 5. За дараад нь болохоор өвдгөө дэш нь өргөж өгнө. Өвдгөө нугалж өргөж өгнө. 1 2 3 4 5. Ингээд булчин чинээр булчин нэлээ юу яаж өгч байна. Нэлээ цоцож байна. Энэ бол бас булчингийн эс нэгдэж байгаа гэж шинж болж байгаа. 1 2 3 4 5. За одоо хоёр хөлөө ээлжлээд хажуу тийш 1 2 3 4 5. За нөгөө хөлөө 1 2 3 4 5. За хэвлийн булчин чангалахныг дасгал нэмээд ирчих. Хөл болон
гараа өсрөг өцөж өгнө өөдөд өснө. Хөлөө өргөд гараагаа дараад 1 2 3 4 5 цэг суусан байдалтай байна. Тэгээд 5 удаа тоолно, 1 удаа хийхдээ. 1 2 3 4 5 ингээд 5 удаа хийх болно. За иймэрхүү дасгалыг хийхэд тодорхой хэмжээгээр бидний булчингийн эсүүд нь мэдрэг болоод эс нь булчингаа хүлээж авах нэг ёстой эсүүд нь бидний эдсэн уургийг бол эднэ гэсэн үг. Эсүүд маань эднэ гэсэн үг. Бидний эдсэн бүх хоолнууд эсэндээ очих ёстой. Гэтэл булчин болох ёстой эс нь хүлээж авах болцсон байсан бол энэ дасгалуудыг хийж булчиндаа ачаалал өгснөөр бол булчингийн эс бол амаа ангаа гэсэн үг. Амаа ангаагаад хав гэд хоолоо эднэ гэсэн үг ээ.